За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнгөрсөн хичээлээр бүгдээрээ динамик буюу интерактив PDF баримтж үүсгэх талаар хичээлээ ороод за анхны портфолио буюу CV хувь хүний CV хэрхэн үүсгэх талаар эхний хуудасаа хийгээд дууссан байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлээр хоёр дахь хуудасаа хийгээд за бүрэн динамик болгоод экспортлж гаргаж үзүүлнэ. За ингээ өнөөдрийн хичээлдээ орцгоё бүгдээрээ. За тэгэхээр өнгөрсөн хичээлээр бол бүгдээрээ нэгдүгээр хуудас маань ийм, хоёрдугаар хуудас маань ийм болоод үлдсэн байгаа. За одоо бүгдээрээ хоёрдугаар хуудсан дээр газ мэдээллүүдээ оруулаад явчих. За энийг бол одоо товчхон байдлаар хийнэ. За та бүхэн мэдээж энийг гоё болгоод зассан байгаа гэж бодож байна те. За хоёрдугаар хуудсан дээрээ за ингэхгүйгээр зүгээр шууд ингэж бичиж. За энд нь ур чадвар гэд. За тэгээд ур чадвар гэдгээ бол бүгдээрээ за essentials руу орж байгаад properties руу ороод за character style үүсгэл хэвдүүлээ. За үндсэн мэдээллийг юм болгосон юм байна. 72 биш 36 за 24 за 24 болох юм шиг байна. 24 дээр очиод за filler мөнгөний болохоор энэ мөнгө авчи. Текст энэ мөнгө авчи. Окей. За ур чадвар гэдэг ингэж тавьж агаад. За тэгээд энэ доор ингээд скиллүүдээ та бүхэн ингээд бичих боломжтой гэсэн үг. За filler текстээр ингэчээ. За тэгэнгүүтээ энд нь ур чадвараа дахиад нэг копиж жагаад энд нь болохоор за skill гэдэг чинь монголоор орчуулбал чадвар 1 тий. За чадвар 1 гингүүтээ энийг 18 14 болгоод чадвар 1 гээд нэг ингээд за энд нь болохоор бүгдээрээ нэг 6-аас игээд өчч. За нэг юм хөндлөн зураас. За тэгээд энийхээ бас строкийнх нь бас үнгүй. Гүн бас энэ өнгөөр аваад. Окей. За энийг бол арай бүдэг өнгөөр флетийн за ийм өнгөөр авч. Text cover за ур чадвар 1. За тэгээд энэ текстээ бас нэг жоохон энэ дээр нь та бүхэн нөгөө энэ параграфын төрөл бүрийн юмнуудыг бас ашиглаж болно шүү дээ тийм ээ. За иймэрхүү байдлаар. За тэгээ энийг нь Ctrl C Ctrl V 4 Ctrl V 5 за ерөнхийдөө л ахаа текст хийгдэж шүү дээ төвчүүлээгүй. За ингээд төвчүүлж хаад за ингээд төвчүүлж хаад жоохон бишлүүлээд ур чадвар гэдгийг бас жоохон бишлүүлээд за тэгээд чадвар 2 чадвар 3
4 5. За одоо бүгдийг энтэй цугийг төвчүүлж байгаа. Дараагийн энэ урагшин тэгшлээд за нэг иймэрхүү байдлаар тохируулчих. За тэгээ бүгдээрээ харахаараа нэг хараад үзье. Хэрвээ за нэг иймэрхүү харагдах нь тий. За нэгдүгээр хуудас нэг иймэрхүү, хоёрдугаар хуудас нэг иймэрхүү харагдах нь. За тэгээд энийгээ бол та бүхэн илүү сайхан гоё болгоод энд мэд ингээ нэг одоо ерөнхий мэдээллүүдээ бүгдийг нь оруулаад ингээд ирэхээр илүү гоё харагдах байх. За тэгээд магадгүй нуур чадвар гэдгээ дахиад нэг баатан нэмээд те өөр бусад юмнууд байна. Бусад мэдээлэл те ингээд юмнуудаа ингээ бас оруулаад тусдаа ингээ хуудас үсгээд 4 хуудас болохоорой гэж та бүхэнд бас хүсье. За одоо бүгдээрээ энийг интерактив болгох ажилдаа оръё. За интерактив болохын тулд интерактив PDF гэдэг рүүгээ ороод за үндсэн мэдээлэл дээрээс бол шууд 2 дугаар хуудас руу өсрөх хэрэгтэй тийм. Уур чадвар гэдэг дээр дарангууд бид нар 2 дугаар хуудас руу өсрөх хэрэгтэй байгаа. За тэгэхээр тэн дээр очиод бүгдээрээ тохиолгоо хий. За энэ нэмэх тэмдэг энэ. За энэ дээр дарангуудаа бүгдээрээ fetch гэдгийг сонгоод 2 дугаар хуудсыг сонгоод өгч. За тэнгууд 2 дугаар хуудас руу энэ товчийг дарангуут нь өсөрнэ гэсэн үг тийм. За inherit zoom гэдэг одоо ийм zoom setting гэсэн. За fixed жиж болно fit. За fixed дээр нь явчих. За hyperlink invert non slide. За дарагдсан бол invert болохыг. За окей. За ингээл нэгдүгээр хуудсан дээр за энэ rectangle дээр дарангууд 2 дугаар хуудас руу өсвөн. За 2 дугаар хуудсан дээрээс болохоор энэ rectangle дээр дарангууд яах нь 1-р хуудас руу өсвөн fixed invert окей. Окей. За ингээ ерөнхийдөө бид нэр хөөрхөн ингээд жижиг юу хийж байгаа. За энэ дээрээс бас бид нэр bookmarkж болно. За bookmark дээр очиод bookmark нэг дээр нь болохоор энэний нэрийг өөрчлөе. Энэ delete. За энэ дээр очиод нэмэх тарангуудаа энэ үндсэн мэдээлэл окей. За дараагийнх нь болохоор энэ дээр очихоор биш тусдаа энэ ч юм бол тусдаа эндээс гадна дахиад new bookmark. За энийг болохоор энэ чадвар гэж нэрлэжээ. За ингээ hyperlink-уудыг үүсгэсэн, bookmark-ыг үүсгэсэн. За ерөөхдөө одоо бүгдээрээ энийг Ctrl+S хийлээ, хадгаллаа. File, export, PDF. За PDF-ээр хадгална. За PDF-ээр хадгалахдаа энэ дээр bookmarks, hyperlinks гэдэг энэ хоёр холболтыг болвол include хийгээд зөвшөөрч ийн гэдэг тийм. Зөвшөөрч ийн чагтаад өгөх хэрэгтэй. За тэгээд export хийгээд үзье. За экспорт хийгдсэн. За бүгдээрээ портфолио сайт руугаа ороод сайт гинэ. Портфолио фолдер руугаа ороод за ингээ гараад ирэнгүүт энэ дараа bookmarks гэдэг бас гараад ирсэн байна.
За ур чадвар дээр дарангуут, үндсэн мэдээлэл дээр дарангуут ингээд тийм ээ. За яг үүнтэй адилхан бид нар ур чадвар дээр дарлаа, үндсэн мэдээлэл дээр дарлаа, ур чадвар дээр дарлаа, үндсэн мэдээлэл дээр дарлаа. За нөгөө hyperlink дээр дарлаа. Allow. За шууд одоо суурь руу шууд орж ийн тийм ээ. За энэ дээр гэхдээ энэ юуг нь HTTPS-ийн юуг нь аваачсан ба шүү дээ. За бүгд рэшиогоо орж чад харъя. Одоо суурь. Copy. За энэ дээр ирлээ. Page-ийнхаа master slide руу орлоо. Энэ руу орлоо. Энийг идэвхжүүллээ. Hyperlink. Энэ чинь. За энийг янзлаа. Хоёр дараад орлоо. Тийм. Ийм болгоцсон байна л да. За тэгээ болохгүй юм байна. За page руу очиод одоо буцаад гээд за энэ PDF-ийг хааж агаад file export PDF. Yes. Export. За дууссан байна. За одоо алло. Одоо зур эцэгком. За шууд орчин тийм ээ. За гих мэтчлээ. Та шаардлагатай өөрийнхөө Facebook-ээ энэ дээр холбож өгч болно тийм ээ. Facebook-ээ холбож болно. За YouTube channel-тай бол YouTube channel-аа холбож болно гих мэтчлээ. За тэгээд 2 дугаар утсан дээр орё гэвэл 1 дугаар утсан дээр очиж гэвэл ингээд. За очиход бас хулганы тавшлуур даралтуудыг мэдрээд тийм ээ. За тэгээд PDF-ээр ингээд гоё зүйлүүдийг хийж өгч болно. За тэгэнгүүтээ зөвхөн энд харагдж байгаа энийг ингэнгүүтээ ур чадвар гээл тэрэн дээр дарангуут дахиад өөр хуудас үзүүлдэг тийм. Өөр хуудас үзүүлдэг. Иймэрхүү байдлаар энэ PDF файлаа илүү гоё болгож болоо. За тэгээ backspace хуудас гаргаж ирээд буцааж дараал буцааж эндээ ордог ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар интерактив хичээлийг болвол бэлдэх ийм боломжтой байгаамаа. За интерактив хичээл гинэ. Интерактив баримт бичгийг үүсгэх ийм боломжтой байх нэ. За тэгээ өнөөдөр хичээл таалагдсан, та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэж байна. За та бүхэн тэгээд энэ портфолио сайтаа хөгжүүлээд портфолио баримтаа гоё хөгжүүлээд гоё PDF портфолио баримттай болгоорой. За мөн гар утасныхыг хийгээд те. Гар утасны загварыг та бүхэн үүсгээд за гар утасны загварыг үүсгээд мөн гар утсаар явуулдаг тийм. Гар утас хүмүүс гар утсаар үзэхэд зориулсан тийм портфолио мэдээлэл баримтыг бас ингээ үүсгэх боломжтой шүү. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.